Сайн уу хүүхдүүд ээ? Өөхөө багш нь байна. Хуучин гэрээний тухай хичээл дуусч одоо шинэ гэрээний тухай сурах болно. Шинэ гэрээ юуны талаар вэ? Бурхан ертөнцийг бүтээсэн шүү дээ. Гэвч хүн гим нүгэл үйлснээр Бурханаас холдох болж улмаар Бурхан өөрийн улсыг бэлтгэх болсон юм. Бурхан өөрөө хаан болсон гэсэн үг шүү дээ. Гэвч хүмүүс бас л Бурханаас холдсон хэвээр байлаа. Хүний хүчээр Бурхан руу ойртож чадахгүй байсан гэсэн үг. Тиймээс Бурхан нэгэн гайхалтай санаа бодож олжээ. Тэр өөрийн биеэр хүн төрхийг олон ирэх болсон юм. Иймээс шинэ гэрээ бол дэлхийн ертөнцид ирэх Есүсийн тухай юм. Гэхдээ өөхөө багшаа, Есүс гэж хэн юм бэ? Тэр бас яагаад энэ дэлхий дээр ирсэн? Есүс хэн болох, яагаад ирэх болсон талаар би одоо танарт ярьж өгье. Анир чимээгүй байсан 400 жилийн хугацаанд Израилийн ард түмэн аврагч Месаг хүлээсээр байлаа. Би хуулийг чандлан сагснаар ариун амьдралаар амьдрах болно. Би чамд хуулийг тайлбарлаад өгье. Хүн нэргэн ухаантай байх хэрэгтэй. Бидэнд хүч байхад болно. Хүч байх болно. Хүч. Нэргэн ухаанд байх хэрэгтэй. Хуулийг чандлан сайхан штэ. Хүн бүр өөрийн бодсноор Месаг хүлээж байв. Ийм шиг тун Тэнгэрийн хаанчлал ойрхон байна. Ийхүү Иохан Баптист нэртэй хүн гарч ирсэн юм. Тэр нэгэн гэрэл биш байсан боловч гэрлийг гэрчлэхээр ирсэн нэгэн байлаа. Гимшээрээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна. Юу гэнэ? Ноёнтон, та аврагч Месиа мөн үү? Би бол Исаягийн хэлсэн эзний замыг шулуун болгож бэлтгэхээр ирсэн цөл ташрагч нэгний дуу хоолой юм. Би усаар баптизм хүртээж байгаа боловч надаас илүү хүчтэй нэгэн ирэх болно. Тэр нэгэн галбас сүнсээр баптизм хүртэх болно. Тэр нь хэн бэ? Чүна. Есүс. Есүс. Иохан, надад баптизм хүртээгээч. Үгүй. Би яаж Есүс баптизм хүртээж зүрхлэх вэ? Есүс Баптист Иоханаас баптизм хүртсэн. Баптист Иохан бол Есүсийг ирэхэд бэлтгэж байсан хүн шүү дээ. Есүсийг заан чиглүүлэгч сум мэтэл байсан. Есүс усан баталгаа хүртээсэн гэхээр гайхалтай юм аа. Есүс усан баталгаа хүртээд үйлчлэлийн ажлаа эхлүүлсэн юм. Үйлчлэлийн ажлаа Есүс 30-наас хүрээд загалмай дээр өөхөх хүртлээр үйлчилсэн 3 жилийн хугацааг хэлж байгаа юм. Түүний дараа Есүс 40 өдрийн турш мацаг барьсан. Тэр өдөр Сатан гарч ирсэн. Нахинэргэн ирсэн Сатаны шоу гэлээ. Өнөөдөр анцгатарчин бол Есүс. 40 өдрийн турш юу ч идэргүй юм чинь үсэж байгаа элгүй. Yo. S-A-T-A-N Би бас Сатан чихэр шиг амтд дүгээрээ Есүс чамаг унгах гэж ирсэн хорон санаас MC Сатан одоо чи ухта бэлт Би бол Сатаны хорон санаан хизэж автахгүй хүчтэй Есүс хурдан түргэн тусан дууд SOS гим бота бүхэн нүглийг үрхэл бэлэн Yo хэрвээ чи үнэхэр бурхны хүн мөн юм бол энэ чулаг амттай талах болгоодох чи чаддаг биттэй Бурхны ишлэл хүн зөвхөн талах эдэж амьдрдаггүй Бурхны үг Библи энэ бүхнээр бас амьдрч болдог Гамбургер, пицца, ингээд ч юу? Yo хэрвээ чи үнэхэр бурхны хүн мөн юм бол энэ барилга дээрээс үсрээд үзвэл бурхан чамаг дахиад амьдруулах байлгүй Yo Бид
Хууль 6-гийн 16 дээр yo чи өөрийн их эзнийг бүү шатлах гэж хэлсэн байдаг. Одоо сүчийн ёо хэрвээ чи сатанаас бүргэж гоох юм бол энэ дэхийн бүх эрх мэдлийг чиний гарт өгөх болно. Сатана эндээс яв бурхны эштэл чи зөвхөн өөрийн бурхан эзнийг хүндэл түүнд бүрэх ёстой эзэн бурхны хүндлэл түүнд бүрэх ёстой эзэн бурхны хүндлэл. Say Jesus say victory say Satan say эндээс зээл Яалагчлаа. Миний өрхийг дэвшлээ шүү дээ. Атамаас өөр байна. Яалагчлаа. Үүний дараа Есүс хүмүүст Бурхны хаанчлалын талаар зааж тэдний өвчнийг идгээв. Дараа нь тэр дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалим руу явсан бөгөөд цөмд очлоо. Өхөр аваарэ. Дагид өргөхөд яг тохирон шүү. Үгүй хурган илүү штэ. Өргөл өргөхөд яг штэ. Сумд 8 хийнэ гинэ. Өхөр хургыг хүртэл өндөр үнээр үдэ. Гайхалтай юм ба. Сүмд яаж 8 хийж болдог байна? Тухайн үед сүм дахил өргөх амьтдыг зардаг байсан. Ахлах дахилчид энэ үйл явдлыг зүгээр л хардаг байсан юм. Учир нь худалдаа хийгээд олсон ашгаас нь хүртдэг байлаа. Юу вэ? Ингэж болно гэж үү? Болохгүй. Ингэж болно гэж үү? Өө. Энийг эндээс аваад яв. Миний эцгийн гэрийг худалдаачны үр бүү болго. Болохгүй. Та хэн болоод ингэж байна вэ? Ийм эрэхтэй юм бол түүнийгээ үзүүл. Энэ сүмийг устгах. Би 3 хоногийн дотор дахин барих болно. Юу гинэ? Хоосо өгчин дэмжиж байна. 3 өдрийн дотор дахиад барина. Арай шийддэг юм шүү. Есүс сүмийг 3 өдрийн дотор дахин барина гэсэн нь Есүс загалмай дээр нас бараад 3 өдрийн дотор дахин амьлна гэсэн үг юм. Энэ үед хэнд ч энэ тухай ямар утгатай хэлж чадаагүй юм. Сүм бол бурхантай уулзаж гим нүглээ гимшдэг газар биш үү? Тийм ээ. Одооноос би өөрөө сүм болж өгнө гэсэн үг. Есүс биднийг гим нүглээс аврахаар ирсэн юм. Бид Бүгдийг гинэ. Тэгвэл хүчтэй хүн байх нэ. Аварлыг мөнгө ихтэй байж л олон шүү дээ. Эсвэл царайлаг залуу наач. Наад шиг ухаантай байх хэрэгтэй штэ. Бүгдийн бодол өөр байх нь. Тэгвэл нэг асуулт асууя. Түүнээс хойш Есүс 2 хүнтэй уулзсан. Нэг нь Никодем хэмээх хүн байсан бөгөөд бүлийг сайн биелүүлдэг эдээ хүн байжээ. Та бурхнаас илгээгдсэн багш гэж бодож байна. Бурхантай хамтал биш бол таны үлдэж байгаа шиг тэмдгийг үзүүлэх боломжгүй. Хүн дахин төрөхгүй л бол Бурхны улсыг харж чадахгүй. Гэвч Никодем Есүсийн үгийг ойлгосонгүй. Бурхан дэлхийг үнэхээр их хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэж хинч мөхөхгүй. Харин мөнх амьтаа болох болно. Харин нөгөө хүн нэгэн эмэгтэй байсан бөгөөд хүн байхгүй худгийн дэргэд нэгэн самар эмэгтэй ус сотхон зогсож байхад нь Есүс очжээ. Жаахан ус өгөөч. Израиль хүн самар хүнийг үл тоодог байсан штэ. Наад шиг самар хүнээс ус өгөөч гэж гуйж байна гэж үү? Дээр нь ус хутгах савч байхгүй. Энэ худаг маш гүн шүү дээ. Тэгэхээр ус яаж хутгах вүлээ? Энэ уснаас уусан хүн дахин цангах боловч миний та нарт өгөх уснаас уусан хүн үрд мөнх цангахгүй. Миний та нарт өгөх ус нь мөнхийн мөнхөд дурсах амийн булаг болох болно. Тэгвэл нэг асуулт байна. Есүс энэ хоёрын хэнийг нь аврахын төлөө ирсэн юм бол? Ухаантай Никодемийг үү? Самар эмэгтэй илүү хөөрхөн байсан юм болов? Никодем илүү баян байсан. Энэ эмэгтэй шиг суул дараа хүний төлөө ирсэн байхаа. Та бүхэн юу гэж бодож байна? Үнэхээр хэцүү юм аа. Жуни. Есүс ээ. Би эрх мэдэлтэй эсвэл дорд нэгний төлөө бус. Аврал хэрэгтэй бүх хүмүүсийн төлөө ирсэн юм. Яг чиний төлөө шүү дээ. Есүс ээ. Yo. S-A-T-A-N. Би босаатан чихэр шиг амтд дүгээрээ Есүс чамаг унгах гэж ирсэн. Хорон санаас MC Satan. Одоо чи ухта бэлт. Би бол сатаны хорон санаанд хизэж автахгүй хүчтэй Есүс. Хурдан түргэн тусан дууд SOS.
Гим бота бүхэн нүглийг үрхэл бэлэн. Yo 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 хэрвээ чи үнэхэр бурхны хүн мөн л юм бол энэ чулугамттай талах болоодох чи чаддаг бидтэй. Бурхны ишлэл хүн зөвхөн талах эдэж амьдрдаггүй. Бурхны үг Библи, Байбл энэ бүхнээр бас амьдрч болдог. Гамбургер, пицца, ингээд ч юу? Yo 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 хэрвээ чи үнэхэр бурхны хүн мөн л юм бол энэ барилга дээрээс үсрээд үзвэл бурхан чамайг дахиад амьдруулах байлгүй. Yo yo. Дид хууль 6-гийн 16 дээр yo. Чи өөрийн их эзний бүү шатлах гэж хэлсэн байдаг. Одоо сүчийн yo хэрвээ чи сатанаас мөргөж гоох юм бол энэ дэхийн бүх эрх мэдлийг чиний гарт өгөх болно. Сатана эндээс яв бурхны иштэл чи зөвхөн өөрийн бурхан эзний хүндэл түүнд бүрэх ёстой эзэн бурхны хүндлэл түүнд бүрэх ёстой эзэн бурхны хүндлэл. Jesus say victory say Satan say in this cell Яалагчлаа. Энэ үргийг ичлээ шүү дээ. Атамаас өөр байна. Яалагчлаа. Библийн ишлэл зээжлэх цаг. Yeah. Come on. Let's go. Хүүхчилтэй Библийн ишлэлийг хинэн илүү зээжлэх вэ? Итгэл багшгаа дагаад хэлээрэй. Өнөөдрийн зээжлэх ишлэл бол 1 2 3 Дид хууль 8 дугаар бүлгийн 6. 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 Ди бэс түүний замаар явж түүнээсээ мэхи тул чи өөрийн бурхан эзний тушаалыг сошаалыг. Ди бэс түүний замаар явж түүнээсээ мэхи тул чи өөрийн бурхан эзний тушаалыг сошаалыг. Ди бэс түүний замаар явж түүнээсээ мэхи тул чи өөрийн бурхан эзний тушаалыг сошаалыг. Ди бэс түүний замаар явж түүнээсээ мэхи тул чи өөрийн бурхан эзний тушаалыг сошаалыг. Ди бэс түүний замаар явж түүнээсээ мэхи тул чи өөрийн бурхан эзний тушаалыг сошаалыг. Ди бэс түүний замаар явж түүнээсээ мэхи тул чи өөрийн бурхан эзний тушаалыг сошаалыг. Бүгдийг цээжилчлээ. Хайртай хүүхдүүдээ бүтээгч бурхан Израилийн ард түмнийг хайрлсан гим нүгэл үлдэн бурханыг орхисон тэдний төлөө үргэлжлүүлэн иш үзүүлэгчдийг илгээсэн. Иш үзүүлэгчид тэдэнд хандан гимээ гимшин буцаж иргэх тун гэсэн бурханы үгийг дамжуулсан гэсэн хэдий ч бурхан Малиаха иш үзүүлэгчийн хамгийн сүүлд томилон үүнээс хойш иш үзүүлэгчдийг илгээгээгүй. Бүр 400 жилийн турш гэд боддоо. Гэхдээ бурхан өөрийн ард түмнийг аврах агуу гайхамшигтай төлөвлөгөөг бэлдсэн байв. Тэр гарцаагүй Есүс энэ дэлхий рүү илгээх төлөвлөгөө байв. Бидний эзэн Есүс 2000 жилийн тэртээ Бэтлехэм дэх жижигхэн малын твшинд бэмжилсэн. Есүс бурханы хаанчлалын ажлыг эхлэнгээ баптист Иоханоос усан баталгаа баптизм хүртсэн. Есүс Йордан голд усан баталгаа хүртэх үед тэнгэр нээгдэн бурханы ариун сүнс тагтаа лугаа адил буун ирсэн. Тэгээд тэнгэрээс "Энэ бол миний хайрт хүү. Түүнд миний таалал өршдөг" гэх дуу гарлаа. Түүнээс хойш Есүс ариун сүнсний удирдлагаар цөлд 40 өдрийн турш юу ч идэлгүй мацаг барин залбирсан. Тэр үед муу ёрын сүнс Сатан Есүс хандан ингэж хэлдэг. "Хөөе, Есүс чи 40 өдрийн турш хоол юу ч идээгүй. Үлсэж байгаа үсттэй чи бурхны хүмүүс юм бол энэ чулууг талах болгож ид." Гэвч Есүс ийхүү айлцсан. "Хөөе чи бурхны үгийг мэдэхгүй гэж юу? Хүн зөвхөн талахаар бус. Харин бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна. Бурхны үгээр сорилтыг ялсан юм.
Харин энэ удаа мөнөөх муу ёрын сүнс Сатан Есүсийг ариун сүмийн орой дээр зогсоогоод "Есүс, чи Бурхны хүү муу юм бол доош өсөр. Бурхны хүү муу юм бол Бурхан Тэнгэр элч нараа илгээн чамайг аврах биш үү? Үсрээч, үсэр. Үсэр." Гэсэн ч мөн адил энэ удаад Есүс муу ёрын сүнс Сатана Бурхны үгийг сонс. Өөрийн Бурхан эзнээ бүү сорь гэж айлдаад энэ сорилтыг ч мөн давав. Тэгээд энэ удаа муу ёрын сүнс Сатан 3 дахь сорилт болох хамгийн сүүлийн сорилтаа эхэллээ. Сатан асар өндөр уулын орой дээр Есүсийг аваачаад ингэж хэлв. "Есүс, чи сүхрэн надад мөрөвөл энэ дэлхийн бүх алтан мөнгө сүрж авахлан чамд өгье." Харин Есүс ийн хариулв. "Муу ёрын сүнс Сатана, чи зайл. Чи өөрийн Бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчил. Сатана, зайл." Энэ үед Сатан маш их айж хурдхан шиг зүгтлаа. Бидний аврагч Есүс ялагч юм. Бурхны үгээр 3 удаа дайрсан сорилтыг ялсан Есүс олон тосгоноор явж Бурхны үгийг дамжуулан өвчтэй хүмүүсийг эдгэн ядуу хүмүүсийн найз болж өгсөн юм. Хайртай хүүхдүүдээ, Есүс бол Бурхан. Тэр мөнхийн улсаасаа энэ газарт буун ирээд бүрэн төгс амьдралаар амьдарсан. Бүрэн төгс амьдрал гэдэг нь огтхонч гим нүгэлгүй амьдарсан гэсэн утгатай. Есүс бидний гим нүглийг уучлан мөнхийн улсыг бидэнд бэлэг болгон өгөхийн тулд загалмай дээр өхөн 3 өдрийн дотор дахин амьлсан. Бид энэ Есүст зөвхөн итгэвэл бидний гим нүгэл уучлагдана. Мөнхийн улсыг бэлэг болгон авч чадна. Миний төлөө загалмай дээр цовдлогдсон үхээд миний төлөө дахин амьлсан. Есүсийг насан туршдаа итгэн амьдардаг хүүхдүүд болоосоо химэн хүсэн өрөөж мөн дараа мөнхийн улсад Есүстэй уулзахдаа Есүст хандан "Есүсээ, би та байсан болохоор ингэж мөнхийн улсад орж чадлаа шүү дээ. Баярлалаа Есүс" гэд Есүсийн твэр чангаас чанга тврүүлдэг хэс чавын бяцхан хүүхдүүд болохыг ёрой.